Иргэд оюутан сурагчдын эрх зүйн боловсрол зориулан бэлтгэв. Монгол улсын дээд шүүхэд хэргийг хэрхэн хүлээн авч хуваарлдаг вэ? Монгол улсын дээд шүүх хэргийг тухайлан тогтоосон журмын дагуу хүлээн авч хуваарлана. Уг журам зохицуулснаар бичиг хэрэг өргөдөл гомдол хариуцсан шинжээч хяналтын шатны шүүхэд хандаж гаргасан гомдол прокурорын эсэргүүцэл бүхий эрүү, иргэн, захиргааны хэргийн бүрдлийг шалган хүлээн авсан даруйд тус тусын файлд ирсэн дараалал нь жагсаалт үүсгэн бүртгэнэ. Бүртгэсэн даруйд шүүхийн дардас даран хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минут бүртгэлийн дугаарыг тэмдэглэж 7 хоног тутам холбогдох танхимын тэргүүний туслахад хүлээлгэж өгнө. Хэргийг хүлээн авсан туслах мөн тэр даруйд жагсаалтын дарааллын дагуу он, сар, өдөр, цаг, минутаар бүртгэлийн дэвтэрт бүртгэн танхимын дардас дарж танхимын нийт шүүгчийн хуралдаан хариуцсан ажилтнанд хүлээлгэн өгнө. Ийхүү хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаас тухайн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хилцүүлэхээр шийдвэрлсэн даруйд танхимын тэргүүний туслах нь нэгдсэн системд оруулна. Хэрэг хуваарлах систем нь санамсаргүй, оноолтын горимтой бөгөөд шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг хараат усаар тодорхойлж өгнө. Энэхүү хэргийн хөдөлгөөний удирдлагын системийн хэвийн ажиллагаа, нууцлал, аюулгүй байдлыг шүүхийн ерөнхий зөвлөөс хангаж хяналт тавьж ажилдаг ба системийн оноолтыг захирамжаар баталгаажуулсныг журамд тухайлан заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэнч солихгүй, өөрчлөхгүй. Тиймээс санамсаргүй оноолтоор хуваарлсан хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар 30 хоногийн дотор хянан хэлэлцэнэ. Монгол улсын дээд шүүхэд хэрэг хүлээн авах, хуваарлахтай холбоотой журмыг бүрэн ихээр нь уншихыг хүсвэл www.supremecourt.cg-ийн албан ёсны цахим хуудсанд хандаарай.